Цаг үе залуус. Монголын радио. Монголын радиог сонгон сонсож байгаа сонсогчдаа бүхэндээ баярлалаа. Цаг үе залуус нэвтрүүлэг ээлжид нэгэн шин дугаараа эхэлж байна. Хүүхэд залуучуудын редакцаас 7 хоногийн энэ л өдөр нийгэмд хийж бүтээж яваа хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгосон, бусдаа үлгэр дуурай болсон залуусын төлөөллийг та нартайгаа уулзуулдаг. За өнөөдрийн хувьд зохион бүтээгч сайн баян болоод Нацуд уржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв намын сангийн тасгийн эрхлэгч төвшин тогтоох, за мөн гадаад дотоодод зарлагддаг урт болоод богино хугацааны тэтгэлгийн талаар мэдээлэл хүргэхээр Youth Opportunities байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч сангийн Төв Аз хариуцсан зохицуулагч Залзыг та бүхэнтэйгээ уулзуулах болно. Цаг үе залуус нэвтрүүлгийг сонсон бидэнтэй хамтаагаарай. Цаг үе залуус. Залуус нийгмийн өөрчлөлт болон эхэлж байна. Энэ удаа Youth Opportunities олон улсын боловсролын байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, за энэ байгууллагын Төв Аз хариуцсан зохицуулагч Залзыг та нартайгаа уулзах болно. Тэгэхээр өнөөдрийн залуус нийгмийн өөрчлөлт болонгаараа бид гадаадад урт улаан богино хугацааны тэтгэлгийг хэрхэн авч болдгийг би энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе гэж зочноо урьсан юм аа. Манай залуучууд эсэлтийн ерөнхий шалгалт мэргэжлээ сонгох цаг үе ирж байгаатай холбоотойгоор янз бүрийн тэтгэлгүүд сонирхдаг. Ер нь энэ тэтгэлгүүд хичнээн улс орноос ямар чиглэлээр тэтгэлгүүд ирдэг, дотроо ямар төрөл зүйлийн тэтгэлгүүд байдгийг талаар бас мэдээлэл өгөхгүй. Youth Opportunity олон улсын байгууллага нь болохоор дэлхийн хамгийн том глобал аппликейшнаар залуучууд маань мэдээллийг үн төлбөргүй авах боломжтой. 115 орны салбар төлөөлөгчдөд буюу НАЧ-ыг төлөөлөгчд ажилладаг. Тэгэхээр дэлхийн 115 орнд зарлагдж байгаа богино олон урт хугацааны тэтгэлэг төлбөрүүдийн мэдээллийг залуучууд маань яг энэ сайт болон аппликейшнийг дамжуулан авах боломж нь бүрддэг гэсэн үг. Миний яг хариуцж байгаа Төв Азийн 11 улс болохоор яг Төв Азийн Монголтой нийлээд 11 улсын Хятад, Малайз, Сингапур, Палестин, Пакистан гэх мэт яг Төв Азийн улсууд багтж байгаа. Бас яг тэдгээр улсуудынхаа тэтгэлэг төлбөрийн мэдээлэлүүд бас ирдэг. За тэгээд тэтгэлэг төлбөр маань болохоор олон улсын тэтгэлийн хувьд болохоор хоёр төрөл байдаг. Богино олон урт хугацаанд гэсэн хоёр төрөл байгаа. За богино тэтгэлэгт болохоор төрөл бүрийн сургалт, семинар, солилцооны хөтөлбөр, дадлага ажил, за тэгээд сайн дурын ажил гэх мэт ордог. Урт хугацааных нь болохоор Монгол залуучууд илүү их мэддэг буюу магистр, бакалавр, докторийн тэтгэлгүүд ордог байгаа. Тэгэхээр залуучууд маань бол одоо яг 13-аас 35 насны залуучууд маань яг энэ хүү тэтгэлийн мэдээллийн платформоос өөрийнхөө дуртай тэтгэлгийг сонгоод шууд өөрөө ямар нэгэн 100 жилийн байгууллагаар хөтөлбөргүйгээр материалаа явуулаад тэнцэх боломжтой сонгоод шууд өөрөө ямар нэгэн 100 жилийн байгууллагаар хөтөлбөргүйгээр материалаа явуулаад тэнцэх боломжууд нь нээлттэй байгаа гэсэн. Гол нь ямар мэргэжлийн чиглэлүүдээр их тэтгэлэг байгаа вэ? Яг одоо энэ цаг үед коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор бас эдийн засгийн ч юм уу өөрчлөлттэй зарим нэг улс орнуудад бас зарим тэтгэлгүүдээ хаасан барьсан ч гэдэг юм тийм асуудал гарч байгаа л та. Тэгэхээр энэ дээр ямар мэдээллүүд байгаа вэ? Ерөнхийдөө мэргэжил болон тэтгэлийн хэлбэрүүд нь болохоор тухайн улс орноос их хөлөө хамаарна. IT-ийн чиглэл бол Америк илүү байх ч гэдэг юм уу, за хөдөө аж ахуйн чиглэл Канад нь илүү байх ч гэдэг юм уу. Тэгэхээр тухайн хүн ямар мэргэжлээр сурах гэж байгаа тэр юунаас хамаарат бас улсаа сонгох асуудал үүснэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг тухайн улс одоо аль чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг илүү тэтгэлэгтэйгээр суралцах сонирхолтой байна гэдгийг бас давхар судална гэсэн үг залуучууд маань. За тэгээд коронавирусын хязгаарлалтаар холбоотойгоор маш олон тэтгэлгүүд ер нь бол богино хугацааны тэтгэлгүүд бол айгүй хойшлогдож байгаа болон канселдж байгаа тиймэрхүү асуудлууд бол байгаа. Урт хугацааны магистр, бакалавр, докторийн тэтгэлгүүд бол эсэлтийн юмнууд нь бол яг хэвэн явагдаж байгаа. Зарим нэг тохиолдлуудад бол эсэлтийн шалгууруудыг айгүй багасгасан бас юм тохиолдлууд байна. Яг тэгэхээр нөгөө нэг хандж байгаа сурагчдын тоон ингээ багасаад эхэлж байгаа. Тэгээд нөгөөтэйгээр ихтэй сургуульч өгшөлтөө бас бизнесийн байгууллага болохоор эргэлтээ бас хангахын тулд тиймэрхүү хөнгөлөлт. Жишээ нь одоо нөгөө цаг гэдэг шалгалт өгдөг тийм ээ, зарим мэргэжлүүдээр тэр шалгалтыг оноо шаардахгүйгээр бас аплайдах боломж буюу зөвхөн айлцаахан оноогоор аплайдах боломжууд бас давуу талууд нь тэр байна. За сөрөг талууд нь бол мэдээж эхний үйлрлийн хичээлүүд нь онлайнаар явагдах тийм зөвхөн тухайн улс орондоо өөр онлайнаар суралцж байгаа. За тэгээд вирусын хязгаарлалтын дараа тухайн улсад орчих гэдэг тиймэрхүү зохицуултууд бас их хийгдэж байна. Танай байгууллагаас энэ тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл авахын тулд заавал ирэх ёстой юу? Яг энэ мэдээллийг одоо залуучууд хаанаас илүү хэлбэр авах боломжтой вэ? Youth Opportunity Mongolia гэдэг албан ёсны групп байгаа. За тэр групп дээр бол бид нар яг монголчууд хамрагдах боломжтой
тэтгэлийн хөтөлбөрүүдийн вебсайт болон аппликейшнаас линкийг шийдэж юм уу залуучуудад хуваалцдаг байгаа. Тэгэхээр яг тэр линкээрээ дамжаа шууд аплайдах боломжтой. Нөгөөтэйгөр Youth Opportunities гэсэн аппликейшнийг гаргацсан Android iOS дээр нөгөө татагддаг. Тэгэхээр тэрийг аппликейшнаа татчих юм бол бас тухайн бүрт нэг notification хэлбэрээр мэдээлэл ирээд ийм шинэ тэтгэлэг орж ирлээ гэдэг юмуд орж ирдэг. Тэгээд вирусын хязгаарлалтаас холбоотойгоор бас янз бүрийн нэг грант буюу санхүүжилт олгох, хөрөнгө оруулалт оруулах цаад янз бүрийн судалгааны ажлуудыг өгөх орж ирж байгаа. Ялангуяа эмнэлэг зүйн эмийн зөвлөгөө эмчнэр зэрэгс тиймэрхүү судалгааны тэтгэлгүүд айгүйх зарлагдж харагдаж байгаа. Манай залуучууд гадаад дотоодын тэтгэлэгт хамрагдахад юун дээр их тийм алдаа дутагдал гаргаж байна. Ерөөсөө итгэвтэй хамрагдахгүй нь ер нь бол тийм айгүйх боломжуудыг би одоо жишээ нь групп дээр ширүүлж байхад дотор шин линкээр нь ороод үзчихгүй байх жишээ нэ тий залхуу байна. Уул нэгэ ороод хараад нөгөө аплайд процесс нь ч гэсэн айгүй ойлгомжтой амархан багт чинь энэ яг яадаг вэ гэл ингээл хүн нөгөө нэг амир бэлэн будаа идүүлэх гэдэг. Ер нь бол өөртөө ороод судлаад яхад бол боломжууд айгүйх нээлттэй байгаа. Ялангуяа 10 жил бол оюутнуудад бол нэлээдгүй боломжуудыг яа суралцах хугацаанд давхар авах боломжууд байгаад байгаа байхгүй. Богино хугацааны тэтгэлгүүдэд бол 10 жилийн бол оюутнууд бол айгүй хамрагч ийлэггүй зүгээр маш их боломжууд байгаа. Тэдгээр залуучуудад бол гол давуу тал нь юм бол бас нөгөө богино хугацааны тэтгэл чинь заавал нөгөө мэргэжлийн оноо шаардах албагүй чи заавал айлцсан тэд оноотой байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага байдаггүй. Зөвхөн ярианы төвшөнд англи хэлэн сайн. За тэгээд бичгийн англи хэлнэ эссе зохиомжлог бичих хэмжээний байхад болчихж байгаа байхгүй. Өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ? Энэ байгууллагад ажилласнаас хойш өнөөдрийн байдлаар хичнээн оюутнуудыг мэдээлэл хүргэж тэдний гадаадд сургалтнууд дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Би болохоор бизнес удирдлагын мэргэжилтэй. Тэгээ яг энэ Youth Opportunity байгуулалт болохоор өөрөө яг нөгөө нэг янз бүрийн тэтгэлэг хайдаг тэрүүгээрээ дамжуулт бас тэтгэлэгт хамрагдчихсэн тийм туршлагатай. Тэгээд төлөөлөгч газартаа болгож байгаа гэсэн бас шалгаруулалт хийгдээ. Тэгээ шалгаруулалтанд байгаа тэнцээд яг энэ төлөөлөгч ажлыг хийгээд явж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд болохоор бид нар яг нөгөө аль бисны группыг бас үүсгэн байгуулад одоо нэг 10,000 гаруй идэвхтэй гишүүд нөгөө нэг конференс буюу саммит хурлыг хийсэн. Тэгээд тэтгэл хөтөлбөрт залуучууд явхад юуг анхаарах юм. Ингээд олон улсын нөгөө нийлтгэгч нарт бас оролцуулаад дотоодын яг явчихсан залуучууд туршлага хуваалцсан юм арга хэмжээний томоохон конференсыг хийсэн 400 гаруй залуучууд ингээд оролцож байсныг арга хэмжээнд. Ерөнхийдөө хідэн залуучууд явж байгаа гэдэг тоо баримталаад байгаа надад алга. Ягаад тэгэхээр нөгөө нэг хідэн тэр линкээр ороод аплайдаад явж байгаанаас бас яг тодорхой биш. Гэтэ яг нилээдгүй олон залуучууд маань тэнцвчлээ одоо инглээ эсвэл материалын хөгжийн нэмэн дээр та туслаач гэдэг юмнууд бол айгүйх явагддаг. Тэгээ миний мэдх юм бол өнгөрсөн онд би яг өөрийнхөө шугамараа л бараг араа залуучуудад яг энэгээр явсан. Тэгээ ямар нэгэн зуршлын төлбөргүйгээр мэдээлэлүүдээ шууд аваад өөртөө аплайдж байгаа гэсэн. Өөрөө хаана сурч ирсэн гэсэн үг вэ? Би болохоор яг гадаадд нөгөө магистр бакалавр хийгээгүй. Богино хугацааны тэтгэлгүүдэд бол хамрагдчихсан. Тэгээд Америкийн нэгдсэн улсын 1 сарын IFLB гэдэг хөтөлбөрт хамрагдчихсан. За Таиландын юм залуу манлайлагч гэх конференс бас орж ирсэн. Тийм туршлагатай. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Янз бүрийн судалгаа хийгээд төртэй. Тийм тэгээд бид цагаараа юу хийдэг вэ? Янз бүрийн судалгаа хийгээд төртэй. Тийм тэгээд бас яг л судалж явж байгаа Youth Opportunity-тэй танилцж ирсэн. Тэгэхээр тэрүүгээр айгүйх явж байгаа. За тэгээд Төв Азийн зохицуулагч болсон гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд би яг 2020 оноос Төв Азийн зохицуулагч болж байгаа. Төв Азийн зохицуулагч нар хоорондоо бас нөгөө улирлын муудаа хуралддаг. За тэгээд тэр хуралаас энэ жилийн бас нэг сонирхолтой юм гэх юм бол 2021 оноос бас янз бүрийн тэтгэлгүүдийн бүүн болох гэдэг байна гэдэг ийм мэдээлэл бид нарт байгаа. Яагаад тэгэхээр эргээд нөгөө нэг улс орнууд миний эдийн засгаа сайжруулахын тулд буцаа зурцуулалтыг авдаг болохын тулд тийм ээ маш олон тэтгэлэг төлөвлөгөөнүүдийг зарлах нэг гэсэн ийм чиг хандлага байгаад байгаа. Тэгэхээр залуучууд маань бас одоо яг энэ зуныг ашиглаад энэ карантины хавыг бас ашиглаад өөрсдөө хэлийг сайжруулаад янз бүрийн энэ үеигтэй волонтер ажлууд, сайн дурын ажлуудад хамрагдаад явах юм бол дараа жил бас айгүйх тэтгэлгүүд бүүн болж орж ирэх юм шиг байна гэдэг ийм хандлага байгаа. Тэгэхээр тэрэндээс бэлтгэлтэй байгаасаа гэж залуучууд хүсэж байгаа. За ийм улс орнуудад сурахын тулд анханаас нь ингэж бэлтгэх систем байна гэж одоо хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөгөө өгөх вэ? Яг 10 жилтэй. Яг тийм манай залуучууд 12-оор төгснөхийн дараа бэлдээдэг. Тэр бол хамгийн буруу болчиход байгаа. Тэгэхээр 10 дугаар ангиас эхэлж яг энэ процесс нь явагдах хэрэгтэй. Хэрэг яг төгсөөд гадаад бакалавр хийж байгаа бол тийм ээ. Тэрэн дээр юу бэлтгэх гэхээр мэдээж мэдлэгийн оноо байгаа халцын оноо шаардна. За хэрвээ тусгай мэргэжлүүд болох юм бол саат болоо Gmart гэдэг бас давхар шалгалтуудаа бэлтгэх хэрэгтэй болно. За үүнээс гадна нөгөө нэг сайн дурын ажлууд хийсэн туршлага. За тэгээд ямар мэргэжлээ сурч чам тэр мэргэжлийнхаа чиглэлээр янз бүрийн итгэх санаачлаг гаргаж ирсэн юм байна уу? Янз бүрийн клубуд хамрагдаж байна уу гэдэг юмнууд бас олуулсан нэг тэтгэлэг төлбөрөөр айгүй хардаг. Тэгээд дангаас чи анги нөгөө нэг хичээлдээ сайн байгаа 100 авдаг байгаад аялцсан оноотой байгаад бас явчихдаг болчиход байгаа. Тэгэхээр нөгөө нэг олуулсан жишгийнхаа дагуу сайн дурын ажлууд хийдэг. Янз бүрийн клуб юмнуудад хамрагддаг нийгмийн итгэхтэй тэгээд чиний нөгөө зорилго чи айгүй бодиттой байх гэдэг илүү чухал болчиход байгаа. Тэгмүүд манай
залуучуудын бас нэг гараадаг алдаа гэх юм бол айгүй хит бодит бас зорилгоо тавьдаг одоо Монгол улсыг хөгжүүлэн ч гэдэг юм уу тийм. Тэгэхгүй илүү бодит одоо юу гэдэг тухайн дүүрэг хорооч гэдэг юм уу эсвэл бараг зүгээр өөрийнхөө амьдралыг тэгж дэвшүүлэхийн тулд ч гэдэг юм уу тийм. Айгүй бодит хэрэгтэй болно. Эдгээр нь бэлэн байх юм бол нөгөө нэг цаашаа тодорхойлох цахаа болон өөрийнхөө нөгөө сурах төлөвлөгөө гэдэг юм хоёр бас том даваа байгаа. Тэр хоёр давааг бол авчих юм бол урт хугацааны тэтгэлгүүдэд бид нар маш их боломжтой байна. Ялангуяа нэг Азиас Монголоос бас хамрагддаг залуучууд маань янз бүрийн материалууд айгүй баг явуулдаг тий өөрийгөө үнэлдэгч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол нийтлэг нэг орнууд эзэж тий Америк, Австрали, Канада ч гэдэг юм уу. Тэрнээс бусад сайн чанарын сэтгэлийг хөтөлбөр зарладаг орнууд байгаа. Тэднэрloo бас бид платформ бол боломжтой айгүй хэмждэг. Яд opportunities олон улсын байгууллагын Монголд ах албан ёсны төлөөлөгч, за энэ байгууллагын Төв Аз хариуцсан зохицуулагч Цолзя энэ удаагийн залуус нийгмийн өөрчлөлт болонгийн зочин байлаа. Залуунаас өөрөө хүсэл тэмүүлэл юм. Цаг үе залуус нэвтрүүлэгтээ хамтдаа сонсогч та бүхэнд баярлалаа. Яг одоо бид залуус нийгмийг өөрчлөн болонгаа хүрэх та. Яг одоо бид залуус нийгмийг өөрчлөн болонгаа хүрэх гэж байна. За энэ удаад бид залуу уран бүтээлч, дизайнер, сайн баян гүрсэн танд өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Радио сонсогчдоо. Би хинбэ гэд өөрийн бие таасан үсгэлэнгээ гаргасан байгаа. Олон залуус сонирхож үзсэн гэдэгт итгэлтэй. Үсгэлэнгээ яагаад би хинбэ гэж нэрлсэн бэ? Би хинбэ гэх тэнгүүт одоо хүмүүс одоо би өөрийгөө олж байгаа гэж ярьдаг. Миний хувьд болохоор хүн өөрийгөө олно гэж яхаас илүү те газраас юм олж байгаа юм шиг хүндлэнгийн ямар нэгэн нөхцөл байдал орж ирэл олчих юм шиг санахаас илүүтэй хүн өөрийгөө бүтээдэг юм шиг санагддаг. Эцэг эхээс хүний одоо бие махбодыг те сүнсийг бүтээж байгаа бол хүн амьдрах амьдралдаа ямар үзэл бодолтой юу хийж бүтээдэг, юу хүсдэг хүн те тэр бүхнийгаа хүн өөрөө л өөр хин нэг бүтээж өгөх штэ зөвхөн 100% таны өөрийн оролцоотой ер нь хүн өөрийгөө бүтээдэг. Тэгэхээр хүн өөрийгөө бүтээнэ гэдэг учрыг олж байгаагаа энийг хэлбэр юм болов гэж би анзаарсан. Тэгээд ер нь амьдралын утга учир юу юм бэ? Хүн гэдэг чинь юу юм бэ? Би хийм бэ? Тэгээд би яах гэж ер нь хүн бол төрөөд те миний одоо хүн бол төрсөн зорилго юу юм, утга учир байгаа мó гэх мэтчлэн ер нь бол энэ үзэл бодлоос ер нь бол өөрийнхөө бүтээлүүдээ тэгээд хийгээд үзлэнгээ гаргах шалтгаан болсон байгаа. Уран бүтээлч хүн бүтээлээ бүтээж тойрвдаг шиг те бий болгодог шиг хүн өөрийнхөө амьдралыг өөрөөгөө бүтээж чадах уу те хүн бол ерөөдөө нэг юм бүтээгч чанартай юм шиг байгаа нэг талдаа миний анзаарснаар бол өөрийнхөө аяас чадраар одоо юмсыг хийж бүтээгээд сайн сайхан зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд одоо хүн нэг бүр ингээд дор бүрнээ ингээд хичээгээд хийгээд явхад уул зохиор маань бол сайн сайхнаар бол өөрчлөгдөн гэж боддог. Тэгэхээр яг энэ үзлэн маань яг бусдад зориулсан гэхээс илүү би зүгээр өөрийгөө таньж мэдрэхтэй илүү хурцтай, эхлүү бүтээлчээр таньж мэдрэхэд бол одоо өөр дээр анализ хийсэн бол үзлэн байна. Тий. За би өөрөөрөө уран бүтээлээрээ харуулъя. Эрэл хайгуулаа хийгээ харж хад үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Ерөнхийдөө чиний дотоод мөн чанараар хийж байгаа бүхэн хамгийн түрүүлэл ямар эд материал ашиглаж зураад байна уу? Эсвэл арьсан эдлэл дээрээ ингээд сайхан бүтээл хийчихсэн гэж төрөөд байна уу? Ер нь дотоод мөн чанараас чи юу гэж төрүүлж их амархан ашигласан байна? Миний хувьд болохоор эрэл хайвал их аюу дуртай. Уран бүтээлч хүн байнга л эрэл хайвал хийж явах хэрэгтэй. Тэгэхээр нэг зүйлдээ баригдаад хайрцагтаад байх юм бол миний хөгжил бол удаашрна. Тэгэхээр байнга л шинэ зүйлсийг бол туршиж авах хэрэгтэй. Тэгээд би хинбэ үзлэнгийн хувьд болохоор би хинбэ гэх юм бол мэдээж хүний талаар яригдж байгаа. Миний талаар, цаашлаад хүний талаар. Тэнгүүт одоо тухайн тэр бүтээлийнхаа дүрслэлээр өнгөөр мэдээж илэрхийлж байгаа хитаас материалын шин чанараараас өөрийнхөө одоо бүтээл үзэсгэлэнгийнхаа утга санаа гаргах ас хэрэгтэй. Тэгэнгүүт хүн гэж ярихад хүнийг илэрхийлж болох хамгийн түвэн материал нь бол арьс байсан. Тэр утгаараа бол арьсыг холимог техниктэй ашиглаж хольж хийсэн байна. Тод өнгөн дуртай юу эсвэл завсрын өнгөн дуртай байдаг уу? Өнгө гэдэг чинь тухайн уран бүтээлч хүний хувьд бас онцлог нь болж харагддаг шүү дээ. Бүх өнгө гоё байдаг. Гэхдээ зөвхөн өнгө чигээр нь харахаас гадна тухайн өнгөний бэлэгдэл гэж байдаг л та. Одоо жишээлх юм бол манай Монгол одоо ахуй соёлд бол алтлаг өнгө гэдэг одоо ингээд хүний алтан ам гээл те алтан шарнаар гээл ярьдаг. Тэнгүүт алтлаг өнгийн бэлэгдэл гэх юм бол
тийм одоо алт гэдэг чинь өөрөө хувиршгүй тийм одоо байгалийн деталь тэнгуут аль тэр мөн чанараар бол одоо хувиршгүй тийм одоо ариун нандан хайр ч юм уу те хувиршгүй одоо үнж тийм зүйлийг бол алтаа илэрхийлдэг байх жишээтэй. Жишээлх юм бол хөхөнг ах юм бол энэ бол Тэнгэрийн өнгө. Тэнгуут энэ бол өн мөнхөд орш гэсэн утгатай байдаг. Жишээлх Йоан улс байгаа штэ. Тэнгуут Йоан гэдэг чинь өөрөө хөх улс гэсэн. Тэнгуут хөх улс гэдэг нь үрд мөнх одоо оршин тогтнох гэсэн утга санааг илэрхийлдэг гэдэг ч юм уу. Өнгө маань өөрөө янз янз байдаг. Дүрслэл маань ч өөрөө бас айгүй сайхан утга бэлгэлтэй байдаг. Бүтээлийн аль чиглэлд төрөж ин олон урсгал чиглэл гээл уран бүтээлч хүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг шингээхдээ аливаа нэгэн урсгал чиглэлд хамрагдсан тэгэл бас сонирхож идэг шүү дээ. Би өөрөө болохоор багасаа зурдаг гэсэн. Тэгээд 10 жилээ төрслөлийн мэргэжлийн сургалтад 86-г төгсөөд тэгээ урлагийн дэд сургууль Батлаар Сэтлийн дизайнер мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо болохоор дизайнерийн мэргэжлийн хажуугаар уран бүтээлээ ингээд зэрэг хийж авч явдаг байгаа. Тэгээд арьсан урлагийн төрлөөр их хвчлэн бүтээл юу н хийдэг. Ер нь бол уламжлалт арга барилаар арьсан урлагийн бүтээлүүд хийдэг гэсэн мал сая болохоор арьстай холимог техник ашиглаад орчин үеийн урлагийн чиглэлээр контемпорари чиглэлээр бол анхны үзэсгэлэн гаргасан байна. Тэгэхээр тухайн цаг хугацаанаас хамаарат идэл хэрэгтлүүнүүд нь хувьсан өөрчлөгдөж явсаар хагаад одоо дээр үед бол морины идэл хэрэглэлүүд одоо арьсан ташмаг одоо ширтэг одоо арьсан одоо готол хуц цүнх гээл ингэж явсаар хагаад орчин үед болохоор бидний хэрэглэж байгаа одоо хэрэглэгдэхүүнүүд идэл өөрчлөгдөж байгаа учраас цаг үед хагаад ер нь бол багаар өөрчлөгдөөд манай Монголын урлагийн хувьд бол өдөр тутмынхаа тэр ахуй идэлтэйгаа тэр ахуй амьдралтайгаа гүн гүнзгий уялдаа холбогдолтойсэн. Орчин үед болоод ирэнгүүт нэг ханийн зоргнууд одоо сүнэрийн одоо бүтээлүүд илүү төлхөө хүмүүс хэрэглэдэг сонирхолтой болсон байгаа. Гин цаг хормон залуус нийгмийг өөрчлөн сэдвийн хүрээнд ярилцж байгаагаар онцлог юм. Тэгэхээр нийгмийг залуус сэтгэлгээгээрээ одоо уран бүтээлээрээ өөрчлөх боломжтой байдаг шүү дээ. Залуу хүний нүдээр уран бүтээлч хүний нүдээр харахад залуус маань үцэглэн үзэх уран бүтээлч хандлагыг одоо үнэлэх хандлага, үнэлэмж нь хэр байна вэ? Жилээс жилд ерөөхдөө Монгол хүмүүс ер нь авраа гарах нь бол ер нь нэмэгдэж байгаа. Энэ бол үнэхээр сайшаалтай сайраг. Яагаад тэгэхээр альва улс үндэстний тэр тухайн үндэснийх нь өв соёл онцлог. Тэгээд хэр зэрэг өндөр хөгжилтэй нь болохоор тухайн тэр ард түмнийхээ урлагийн боловсрал тэр урлагт зориулж байгаа тэр цаг хугацаагаар нэрхэдээ бол нэг талаар нь хэмжээр болж өгдөг. Тэгэхээр бол хүмүүс урлагийг сонирхож одоо өөрөө зөвхөн үзэж байгаа зөксөхгүй урлагийн ямар нэгэн төрлөөр хичээлэх нь өөрөө их сайхан. Залуу хүмүүс болохоор ер нь бол өөрсдийнхөө аяас чадвараа ашиглаад юу хийж бүтээх юм өөрийн хийсэн бүтээсэн зүйлээрээ одоо өөр бусадтай нийгэмд нөлөөлдөг. Тэгээд нөлөөсөөрч байгаа. Тэгээд цаашаа ч бас ер нь бол гүн гүнзгий одоо сайн нөлөөлөх байна. Тэгэхээр уран бүтээлч хүмүүсийн дунд өөрийн гэсэн үзэл баримтлал тэгээд уран бүтээлдээ өөрийнхөө онцлогийг шингэх зорилготой байдаг. Өөрийнхөө ертөнцийг илэрхийлэхдээ би л ойлгож байвал болоо. Энэ бол миний ертөнц гэхүү эсвэл үзэгчдээ залуустаа ямар нэгэн байдлаар тэр хинц гэхүү эсвэл үзэгчдээ залуустаа ямар нэгэн байдлаар тэр хийлхийг зорж гинэ. Уран бүтээлч хүнээс бүтээл гарч байгаа маань болохоор тухайн тэр уран бүтээлчийн байгалаас өгдөл тухайн тэр хүний үз тулсан амьдрал тэр бүхнээс бүрэлдэн тогтсон тэр тухайн үзэл бодол байгаад тухайн тэр хүнд амьдрал яаж юу гэж харагддгүү тэр тухайн хүнд яаж харагдсан байгааг тэр хүн өөр дөрөө тусгаад өөрийнхөө эргцүүлэн бодож шинжилээд одоо санаа боловсруулад тэгжээж бүтээл ирэхэд гаргадаг. Тэгэхээр бол тэр хүний одоо хувь ертөнцөөр шүүгдэж тунгаагдаж тэр хүний өнцгөр бүтээгдэж гарч ирсэн болохоор энэ бол урлагийн бүтээл сонгодог бүтээлийн ч юм уу одоо юу гэдэг чинь урлаг мөн биш ч юм уу ингээд сайн муу бүтээл гэж хэлэх нь аягүй өөрөө тийм нэг үсгэл ах юм тийм бас тийм учир дутагдaltaй гэж би боддог тийм. Тэгээд урлаг гэдэг зүйл маань одоо ингээд 7 тэрбум хүн байгаа. Тэгээд үеийн одоо уран бүтээлч сэтгэгчид үзэгч ард түмэн байгаа. Тэнгүүд урлаг гэдэг зүйл маань тухайн бүрт тухайн цаг үе хүн нэг бүрт шал өөрөөр ойлгогдож мэдрэгддэг. Бас хүмүүс өөрөөр тайлбарладаг. Тэгэхээр энэ бол их одоо баригддаггүй учраас энэ өөрөө цаашаа нэг талаар хөгждөг. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нэг л зүйлийг хараад нэг зүйлийг бариад тэрэндээ л энэ бол туйлын үнэлэхүү цар ганц үний юм аа. Тэгээ энэ л урлаг юм аа гэж бас хэлэхэд бас арайхан нөө одоо болдгоо тийм задгаа тийм салбар байгаа.
одоо гинт онгот нь орж ирээлтэй ингээл фрк гээл ингээл гараал зурдаг юм шиг хаа санагдах. Гэхдээ хаа тэр тухайн үед бол янз янз л байгаа. Миний хувьд болохоор зурж эхлэхээс өмнө нэлээд одоо санаагаа боловсруулах тал дээр илүү ажилладаг. Зүгээр хийх хоосон те одоо цэцэг байлаа гэж бодоход те байгаль дээр байгаа цэцгийг би хичнээн дуурайд тэр жинхэнэ цэцэг шиг байж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр тухайн энэ зөв миний л өмсгөлдөө зүгээр ингээл яг ингээл лал зурж яснаас те тэр цэцгийг хараад надад ямар мэдрэмж төрүүлсэн те тэр мэдрэмжийг би бүтээлээрээ гаргах нь те эсвэл тухайн тэр цэцгийнх нь мөн чанар нь юу юм те тэр цэцгийнх нь мөн чанард нүдэнд харагдахгүй байгаа тэр мөн чанарыг одоо бүтээлээрээ одоо илэрхийлж гаргах гэж одоо зорих нь одоо надад илүү тийм сонирхолтой байдаг. Ер нь зурагт ямар чиглэлээд уран зурагт их олон төрөл байгаа шүү дээ. Олон төрөл байгаа. Одоо яг сонгодог урлаг байна. Тэгээд сүүлийн урлагийн одоо дүрслэг урлагийн чиглэл гэх юм бол тий кубизм, одоо сюрреализм, одоо өөр юу байдیں۔ Одоо мэдээж реалист байна. Тэнгуэтлээ постмодернизм, модернизм одоо ингээд одоо хамгийн одоо сүүлийн урлаг гэх юм бол одоо контемпорари чиглэл байдаг ч юм уу тий. Тэгээд одоо ингээд задраал яваад байгаа. Тийм маш олон байгаа бүр. Хэлхийн ярихгүй. Тэгээ уламж их олон болох ах гэж ядаж байгаа. Ер нь бол дан цуулаараа гэхээс ер нь бол урлагууд хоорондоо нэлээд нэгдэх байх. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч би хэмбэ үтсэглэнгийн талаар болон өөрийнхөө дотоод ертөнцийг нээсэн сайн баян чамд баярлалаа. Ажил үйлс уран бүтээлтэнд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ сонсогчдоо энэ өдрийн сайхан өнгөрүүлээрэ та бүхэндээ эрүүл энх хаж байгаа сайн сайхан бүхнийг хүсье. Бүтээгч залуус. Цаг үе залуус нэвтрүүлгийн бүтээгч залуус булангийн маань зочин Нацгдоржийн нэрмжид Хотын төв номын сангийн тасгийн эрхлэгч төвшин тогтох студид маань өргөдөн ирээд байна. За сайн байцгаана уу. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За энэ Нацгдоржийн нэрмжид номын санд бол 13 дахь жилдээ бол ажиллаж байгаа ийм хүн байна. Нацгдоржийн номын сан ч одоо хэдэн оноос байгуулагдсан юм бэ? Яг Нацгдоржийн номын сан бол 1980 онд бол байгуулагдаж үйлчлэгээ эхэлсэн байдаг. Энэ жил бол одоо 40 дахь жилдээ бол үйл ажиллагаа явуулж байгаа ийм төвхтэй байгууллага байна. За яг энэ төв болон салбар номын сангуудын үндэс суурь юм бол одоо 1946 онд бол тавигдсан ийм төвхтэй байгууллага байгаа. Тэгэхээр өнөөдрийн хоёулын ярилцсан маань болохоор олон одоо та өөрөө бас гадаа дотоод руу яваад номын сангийн туршлага судлаад ирсэн. Хол явсан сонин сайхнаас л аял хуваалцсан. Яг 2018 онд Монголын номын сангуудын төлөөллийн 10 хүн бол олон улсын манлайлагчдын хөтөлбөр гэж ийм хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол Америкийн нэгдсэн улсын 3 мужаар 20 гаруй номын сангуудаар бол явж туршлага судлаад ирсэн байгаа. За ингэхдээ бол одоо бид бүхэн дан ганц одоо нийтийн номын сан гэж сонирхсонгууд энэ ундаа одоо эрдэм жилгэний номын сан, сургууль, ихтэй сургуулийн номын сан, зан мөн тосгоны номын сан, бүр хамгийн бага нэгж засаг захааны тэр нэгжийн номын сан хүрчиж үдэж судалсан байгаа. За хувийн номын сангууд гэдээ бас байж байгаа. Хувийн номын сан яаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр одоо энэ 10 төлөөлөл маань бүгд одоо яам тамгын газар, ихтэй сургууль, хувийн номын сан, за сургуулийн номын сан гэх мэтлэн ингээ бүх номын сангуудын төлөөллийг бол явж бид бүхэн дагуулж явж туршлага судалж ирсэн байгаа. За тэгээ ингээ явж байхад бол манайхан бол маш олон чин санаануудыг бол авчирсан л да. Тэгээ ерөнхийдөө тэр авчирсан, үзсэн, харсан зүйлээ бол одоо бид бүхэн 2018 оныхоо 100 төвийн бүсийн одоо 100 гаруй номын санчдаг цуглуулж агаад Борхон аймагт 2 өдрийн сургалтыг болж байгуулсан байгаа. За тэгээ тэдгээр хийсэн сургалтуудын маань үр дүн маань гараа явж байна. Яг тэр бид бүхний үзэж ирсэн сэдвээрээ чиглэлээрээ хүмүүс маань ажлуудаа одоо ажлууд дээр хийгээд хэрэгжүүлээ явж байна. Тэрний нэг одоо тод илэрлэх юм бол одоо Улаанбаатарын төв номын сан дээр бүтээгчдийн орон зай гэж ийм төв бол нэгдсэн байж байгаа. За энэ бол одоо яадаг төв бэ гэдгээр номын сан 2000 жилийн турш цаасан хэвлэлийг л одоо олон нийтэд өгöd ийм төв байсан болов цаасан хэвлэл дээр байгаа мэдгийг одоо хүн яаж ашиглахын тулд мэдээж хүн гараараа хийж туршиж үзэж байгаа ийм тэр мэдлэг бол тухайн хүнд бол тогтдог. За тэр мэдлийг тогтоодог төв юм аа. Ер нь бол тэр бүтээгчдийн орон зай гэдэг юм маань. Тийм учраас одоо дэлхийн номын сангуудын чиг хандлага гэсэн яг энэ бүтээгчдийн орон зай гэдэг тал руу бол явж байна. Дан ганц одоо хүүхдүүдэд ном өгөөд уншуулаад байх биш. Тэрийг заавал хүн гараараа бариад туршаад хөрөө сүх алах юу гэдэг нь орчин үеийн дэвшилтэй техникүүд 3D принтер гэдэг нь шүү дээ. Тийм тоног төхөөрөмжүүдийг авчираад хүүхдүүд маань өөрсдийнхөө үзсэн уншсан зүйлээ туршаад хийгээд явах боломжтой байгаа. Тэгээд тэн дээр л одоо
одоо нэгний лаборатори. Ер нь бол лаборатори. Одоо орчин үед одоо нөгөө инновацийн бүтээгээд байгаа их хүмүүс шүү дээ. Одоо Steve Jobs, Bill Gates энэ төр гэдэг чинь бид нар бол яг өөрсдөө бол бүтээлчээр бодоод сэтгэх тийм лаборатори тэр хүмүүс чухал байсан байхгүй. Тэгэхээр одоо тэр хүмүүст бол зөвхөн тийм багаж хэрэгсэл байсан бол номын сан дотор бол ном байна, дээрээс нь багаж хэрэгсэл байж гэнэ гэсэн үг. Тэгээ хүүхдүүд бол шинжилгээ ухаан, математик, шинжилгээ ухаан, технологийн чиглэлийн мэдлэгийг одоо төлхөө олгодог ийм төв болж байгаа гэсэн үг. Дээрээс нь төвд юу гэж болох вэ гэхээр орчин үед бол одоо дэлхийн дахны хог аягдал бол маш их болж байна. Дэлхийн нөөц бол одоо жил ирэх тусам шахагдж гэж ярьж байна. Энэ хугацаанд бол одоо бид бүхэн дэлхийн нөөцийг хэрхэн яаж зөв зохистойгоор ашиглах юм бэ гэдэг. За яг энэ үднээс аваад үзэхэд одоо бид бүхэн өнөөдөр өмсөж байгаа нь хуучин утсаа яаж ахиж загварчлаад өөрөөр яаж ашиглаж болох вэ? Манайхан бол хуучин бас юмдаа харигч гамгахч байх тийм талаас ярьдаг байсан. Яг энийг одоо ирэх нь гарч ирж байна л да. Тэгэхээр тэр бүтээгчдийн орон зайны гол зорилго нь бол дэлхийн дэх тэр хог аягдлыг багасгах, аливаа зүйлийг яаж одоо бүтээлчээр ашиглаж одоо ахин хэрэглээнд оруулж болох юм гэдэг энэ чиглэлээр одоо бас сургалтай одоо яг явуулдаг. Тэгэхээр та бас Америк нэгдсэн улсад 3 мужаар яваад ингээд 20 гаруй номын сан гаргав. Тэр номын сангуудад ингээд ороод үзээ тавьж хахад хамгийн их сонирхлын шин татчихсан. Инженери ямар сайн юм бэ? Хэрэгжүүлж болохоор юм байна гэсэн тийм ямар санаа байна. Бид бүхэн яг явж байхад тэр Дармонт гэдэг New Hampshire мужийн нэг номын сан байсан. Тэр номын санд болоод ороход тухайн номын сангийн тэр хадгаламж нь бол маш тийм сонирхол татчихсан. Тухайн хөв хүний одоо гар бичмэлүүдийг ингээд аялж исэн хүний гар бичмэлүүд байж ах чинь. За мөн одоо чулуун дээр бичсэн шаантаг бичиг гэж ярьдаг шүү дээ. Грек шүмээр, Египт шүмээрийн шаантаг бичиг. Тийм одоо ховор үзмрүүд байж ах чинь. Номын одоо тэр одоо манай Монголын үндэсний номын сан бол Азда гэдэг одоо дэлхийд одоо ховор номын зөвлөлөөр бол нэлээд бас алдартай тооцогддог. Гэхдээ тэр коллежийн номын бас тиймэрхүү манайхтай баг адилхан хэмжээний гэмээр юм уу те тиймэрхүү ховор хадгаламжууд байж байгаа нь бол маш их сонирхол татчихсан. Тэр хадгаламжууд нь одоо жишээлбэл бол ингээ байшин барилга байж ирэхэд барилга дотор бас нэг барилга байж байгаа байхгүй. Тийм дотор ингээ хадгалагдж идэг. Тэр дотор одоо тэр агааржуулалтын систем, чигшүүлтийн систем бүгд одоо хийгдсэн байж идэг. Тэр яг өнөөдөр манай Монгол улсын номын сангийн хувьд үндэсний номын сангийн хувьд одоо хадгаламжийн хувьд бол бас жоохон хэцүү төвшөнд байгаа шүү дээ. Энэ бол хинээр бас барилга байгуулалт баригдалах байна. Тэр нөгөө хүмүүсийнх нь одоо хандж байгаа хандлага гэдэг юм уу? Тэр амьдралын хэмнэлэн номын сантайгаа яаж харилцаа холбоотой вэ? Тэгээ ерөөсөө Америкийн нэгдсэн улсын одоо иргэд бол ерөөсөө л номын сандаа өсөж өндөөж чинь ерөөсөө. Бараг 2 дахь гэр нь болсон гэж хэлж болохоор байна. Номын сандаа тэр хүмүүс бол төрөл бүрийн хандуудыг өгдөг юм байна. Номын сан тэртээ тэр одоо татвар төлөгчдийн мөнгөөр сангуудж явдаг байгууллагууд нийтийн номын сангууд шүү. Тэр нь бол нийтийн номын сандаа очиж байна. Нийтийн номын сандаа амьдарч байна. Тэр номын сангаас төрөл бүрийн хэрэгцээтэй мэдээлэл авч байна. Тэндээс төрөл бүрийн одоо соёл нийтийн ажиллаж ярьдаг шүү дээ. Соёл урлагийн арга хэмжээнүүдийг авч байна. Одоо манай дээр гэхэд жишээлх юм бол одоо саяхан Ундаг дугуйтай Улаанбаатар гэдэг нэг төсөл хэрэгжлээ шүү дээ. Дугуйны зохиолуудыг байгуулж шүү дээ. За жишээлх юм бол Америк нэгдсэн улсад ийм төрлийн төсөл хөтөлбөр хийжлэгт хамгийн түрүү номын сан дээр хэрэгждэг юм байна. Ард тэрд нь хаана очдог гэхээр хамгийн эхлээл номын санд очдог. Тэгээ төрийн үйлчлэгийг одоо хүргэхэд бол хамгийн анхны цэг зогсоол нь бол номын сан. Магадгүй тэнд одоо сонгуул болох жилийнхэд хар машин дараа одоо саналаа хэрхэн яаж өгөх вэ гэдээ үзэхэд тэр нь бол номын сан дээр нэг ширхэг тавьсан. Номын сангийн ажилтнууд нь та ингэж өгөөрэй гэдэг байдлаар ч юм ингээд хамгийн түрүү заав журмж нөгөө л байж идэг. Нэг нь өгзүүлэн маркер байж идэг. Тэгээд Сингапурын тэр доллар гэдэг шинэ технологи гарлаа гэхэд тэр нь хамгийн түрүүнд номын сан дээр туршдаг. Хамгийн номын сан дээр л тэрийг одоо ашиглаж иргэдийнхаа ингэж хэрэглээнд оруулдаг. Номын сан баг нэг зэргийн үйлчлэг болчихсон. Нэг зэргийн үйлчлэг. Тэгээд дээрэс нь одоо зөв одоо орчин үед нөгөө дижитал хуваагдал гэж ярьж шүү дээ. Манай иргэд одоо сүүлийн гар утастай болж байна. За гар утсыг бол маш сайтайхан ашиглаж сурж байна. Дээрэс нь интернет гэх зүйлийг одоо ашиглаж сурж байна. Дээрэс нь одоо интернетийг дагаад одоо төрөл бүрийн одоо мэдээллүүд гарч ирж шүү дээ. Одоо үнэн ба худал ийм мэдээлэлүүд гарсан. Тэр мэдээллийг яаж авах юм? За ашиглаж чадахгүйгаа хүмүүс ч нэр нь бол. Тэгээд тэр дижитал хуваагдал гэдэг нэг асуудал бол дэлхийд дахин бас нэлээд өндөр авч ийн л тэр дижитал хуваагдлыг одоо яаж байхгүй болох юм бэ? Мэддэг дижитал хуваагдлыг одоо яаж байхгүй болох юм бэ? Мэддэг дижитал хэрэгслийг ашиглаж чаддаг хүмүүс нь ашиглаж чаддаг хүмүүс байна. Ашиглаж чаддгүй хүмүүсийг бол ашиглуулж сургах газар нь бол ерөөсөө л номын сан. Тэгээд ер нь бол номын сандаа маш их хайртай мэлээ Америкийн ард түмэн бол одоо монголчууд өөрсдөө одоо номд дуртай хайртай ард түмэн гэдэг. Би бас тэрийг харчаад бас жоох эргэлзэхэд хүрсэн шүү юм бол номын сандаа бол маш олон төрлийн хандийг өгдөг юм байна. За тэр Америкийн нэгдсэн улсын тэр одоо Шотландаас гаралтай тэр бүмтэн тэр Андрю Карнеги гэдэг хүн Америкт одоо 1800 гаруй номын сан бол байгуулж өгсөн байна. Тэр бол ард түмэн бол одоо мэдээллийг түгэх ийм зорилготойгоор л тэрийг бол хийж өгсөн бол даа. Дээрээс нь ард түмэн тэр хүнийг юу төгсөн байгаа, бүтээгээд төгсөн байгаа тэр номын сан бол маш сайхан авч явд юм. Тэр номын сангийн үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байна. Гэх мэтлэнгээр нь өдрүүлийн болгоны үйл ажиллагаанд нь оролцоод ингэ явж идэг. Тэр хүмүүстэй ч гэсэн номын сангаас үзүүлдэг үйлчлэгээнүүд нь бол одоо маш тийм аятайхан одоо санаа аваад хийж хэрэгжүүл болох утас тийм зүйлүүд бол харагдаж ирсэн. Ялгааны хөлөө авч хөрөлцөөрсөн. Баярлалаа.